Дараагийн мэдээг танилцуулъя. Ойрхон дорнодод эрчим хүчний хямрал нүүрлсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор ойрхон дорнодоос эрчим хүчний хувьд хамааралтай байдаг улс орнуудын хувьд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа юм байна. За тухайлах юм бол бүгд найрамд Солонгос улсын хувьд төрийн албан хаагчдаа одоо жолоо барихгүй байх ийм шаардлагыг гаргаж байгаа юм байна. За 7 хоногийн нэг өдөр нь жолоо барихгүй байснаар хэмнэлтийг хийх боломжтой гэж бүгд найрамд Солонгос улсын засгийн газар үзэж байгаа юм байна. За энэхүү хязгаарлалтыг 5 гарагаас эхлэн чангатан хэрэгжүүлэхээр болсон байна. За хувийн хөвшлийн хувьд бол засгийн газрын түлш хэмнэх арга хэмжээг тухайн хувийн хөвшил бол албатан хэрэгжүүлэхгүй харин сайн дурын хөтөлбөр болохоор шийдсэн байна. Уур амьсгал эрчим хүч байгаль орчны сайд Ким Сован мягмар гарагт Сөүл хотод байрлах Чонводе буюу хөх хортод басан засгийн газрын хуралдааны үеэр уг арга хэмжээг танилцуулан зарласан. Журмын дагуу төрийн байгууллагт ажиллаж байгаа бензин хөтөлбөртэй тээврийн хэрэгслийн жолооч нар 7 хоног бүр нэг өдөр жолоо барихаас татгалзах ёстой. За тухайн өдрийг тодорхойлохдоо автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор нь тодорхойлно. За энэхүү арга хэмжээнд бас хамрагдаж байгаа байгууллагуудыг дурдах юм бол Төв засгийн газрын яамдууд, тэдгээрийн харьяа байгууллага агентлагууд, орон нутгийн засаг захиргаа, аймаг, хотын боловсролын газар, үндэсний их дээд сургуулиуд, улсын баг дунд ахлах сургууль зэрэг нийтдээ 20,000 гаруй байгууллагууд хамрагдахаар болсон байна. За энэхүү тогтолцоо нь төрийн байгууллагуудад өмнө нь аль хэдийн хэрэгждэг байсан тогтолцоо боловч хэрэгжилт нь ихэвчлэн бэлэгдлийн шин чанартай байсан болвол энэхүү арга хэмжээний хэрэгжилтийг илүү их чангатгаж хэрэгжилтийг нь хангахаар болсон байна. За хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд ажлын байран дээрх зогсоолдоор тавихыг нь хориглох зэрэг өмнө нь хөнгөн шийтгэл ногдуулдаг байсан болвол журмын хэрэгжилтийг өргөжүүлснээр төрийн байгууллагын ажилтнанд зөрчил гаргасан тохиолдолд анхааруулна. За хэрвээ анхааруулсны дараа арга хэмжээ аваагүй тохиолдолд илүү хатуу шийтгэл ногдуулахаар болсон байна. За энэ журам нь жирэмсэн ялах хүүхдтэй эцэг эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамаарахгүй байна. Захилгаан болон ус зэрэгчээр ажилладаг тээврийн хэрэгсэл мөн журмаас чөлөөлөгдөнө. Байгаль орчны яамны тооцоосноор ингэж журмыг чангатгаснаар нийтдээ 1.5 сая тээврийн хэрэгсэл нөлөөлж өдөрт ойролцоогоор 3,000 баррел буюу нийтдээ 476,700 литр шатхуун хэмнэх боломжтой болж байгаа юм байна. Мягмар гаригийн 18 цагийн байдлаар бензиний үн Солонгост литр тутамдаа 1818-ны 92 вон байсан. За өдөрт энэ нь бол өдөрт ойролцоогоор 667 сая воныг хэмнэх боломжтой юм байна. За үүнийг нь ам долларч хижүүлэхэд ойролцоогоор 579 мянган ам долларыг хэмнэх боломжтой болж байгаа юм байна. Засгийн газар заавар биелүүлэх энэхүү хөтөлбөрийн хуваарийг хувийн хөвшилд хэрэгжүүлэх талаар анхлан ярилцаж байсан юм байна. Гэвч энэхүү арга хэмжээ нь ачааны машины жолооч, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүс, за жолоодлого үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай бусад төрлийн хуваарай хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд амжиргаанд ноцтой нөлөөлж болзошгүй гэж болгоомжлон үүнийг хэрэгжүүлэхээс эсэргүүцсэн байгаа юм байна. За энэ хөтөлбөр нь Америкийн нэгдсэн улс, Израилийн Ирантай хийж байгаа мөргөлдөөн дайн байлдаантай холбоотойгоор нийлүүлэлт буурч байгаатай холбогдуулан түүхийн нефт, байгалийн хий улам бусад эрчим хүчний нөөцийн хангамжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ерөнхийлөгч Ижимёны засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг хэсэг болж байгаа юм. За Ижимёны засгийн газрын хувьд арга хэмжээгээ урьдчилан сэргийлэх онцгой байдлын харуу арга хэмжээний систем гэж тодорхойлж энэхүү системдээ уялдуулан тухайн арга хэмжээг явуулж байгаа юм байна. За ялангуяа ерөнхийлөгч хямралын үед газрын тосны үнээс ашиг хонжоо хайхаас сэрэмжлүүлж олон нийтийн амжиргааг хамгаалахын тулд нэмэлт төсөв шаардлагатай байгааг онцолж байгаа. Ижимён олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээг иш татан Ираны хамрал нь түүхэнд хамгийн ноцтой эрчим хүчний аюулгүй байдлын асуудал болж байна. За мөн дэлхийн эдийн засгийг зочроож болзошгүй гэж мэдгдсэн. Ерөнхийлөгч Ижимёны зүгээс Ираны мөргөлдөөний эдийн засгийн үр дагаврыг арилгахын тулд нэмэлт төсөв баталгааг дахин уриалж байгаа. За хурдан арга хэмжээ авахыг мөн уриалж байгаа. Ойрхон дорнодын дайны нөлөө улам бүр нэмэгдэж байгаа тул дайны үеийн нэмэлт төсвийг хурдан боловсруулж хэрэгжүүлэх тусам үр нөлөө нь өндөр байх болно гэж Ижимён мэдгдсэн. Мөн тэрээр төсвийг иргэдэд шууд нөлөөлөх зарчмын дагуу сайтар боловсруулж түвшний өндөр үнийн дарамтыг бууруулах, амжиргааг тохижруулах, аж үйлдвэрт үзүүлэх нөлөөллийг багасгах, хангамжийн болон нийлүүлэлтийн сүлжээг аюулгүй болох, муж улсуудын эдийн засгийг сэргээх зэрэг гол зорилтуудтай уялдуулах ёстой гэсэн мэдээллийг гаргаж байна.